Монгол улсад уул уурхайн салбарын сүүлийн 30 жил эрчимтэй хөгжиж ирсэн. Тэр ч удаараа улс орны эдийн засгийг тэргүүлж буй салбар болж чадсан. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын өгөөж үр шимээсэн илүү нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл илүү хурцдмал яригдж байна. Уул уурхайн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүний эрхийг баталгаажуулахын тулд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг зайлшгүй батлуулах шаардлага гарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулсан төслийн багийнхан уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртсөн зарим аймагт ажиллаж иргэдийн санал бодлыг сонслоо. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг батлахдаа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хамттан тусгаж батлахыг даатгсан байдаг. Харин засгийн газар энэ үүргээ биелүүлсэнгүй. Өдийг хүрээд байна. Төр одоо энд бизнесээс хүний эрхийг хамгаалах үүрэгтэй энэ үүргэн бол хэрэгжүүлж чадахгүй байна. Бизнестэйгээр нэг тал болоод ер нь бол сүүлийн жилүүдэд засгийн газар өөрөө уул уурхайн бизнес эрхлэгч болчихсон. Тэгэхээр ер нь бол бизнесээс хүний эрх нийгмийг хамгаалах чиглэлээр бол ямар нэгэн дөрвтэй бодлого арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. Энэ дотор нь тэр нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг батлахгүй 9 жил болж байна гэдэг бол энэ бол санаатай үйлдэл. Би нэр одоо 70 жаглан сүмээр явж байна. Тэгээд энэ сүм олон уул уурхай талбай байна. Тэгээ би бас энэ ирэхэд маш их гайхаж байна. Ер нь одоо маш аюултай гэж санагдаж байна. Хашаа байхгүй мал хүмүүс шууд тийшээ очиж болно. Тэгээд хоор ихтэй. Тэгээд би харахад бас Монгол олон улсын стандарт дагах хэрэгтэй, барих хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд би нар одоо нийгэм нөлөөллийн үнэлгээг нь арчлуулаад сая боловсруулсан. Тэгээд одоо Монгол засгийн газар батлах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа би энэ дээрээд яг газар дээр байдал юу вэ? Харахад бас нийгмийн нөлөөлөл маш хүнд байна. Бас малчир хүмүүс мэдээлэл ерөөсөө байхгүй. Компаниас бас сүмийн цагаас бас мэдээлэл авах хэцүү. Тэгэхээр яг нийгэм нөлөөллийн үнэлгээ хийх бол тэгээд байдал өөр болно. Бас нийгэм дэмжин гэж би бодож байна. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх аргачлалгүй, хяналтгүй уул уурхай олон жил явснаас үүдсэн ард иргэдийн амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө эдийн засагт учирсан хохирлыг өнөөдөр тооцох арга байхгүй. Цаашдаа энэ хിവэрээ яваад байх юм бол Монгол улсын эрдэнэс баялагын салбар хөгжих биш, харин эсрэгээр хүн ардынхаа ахуй амьдралыг доройтуулж, байгаль орчныг сүйтгэж, нэн ялангуяа хүний эрхийн асуудлыг ноцтой доройтуулсан дүр зураг харагдаж байгаа юм. Эрдэнэс баялагын салбарт нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг юм зайлшгүй хийх шаардлагатай. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх нь ямар учиртай вэ гэхээр зэрэг энэ төсөл үнэхээр одоо ач холбогдолтой юм ашиглахгүй юм уу? Байгаль экологид аюул багтай байж болно. Хүний эрхэд сөрөг нөлөөтэй, нийгэмдээ сөрөг нөлөөтэй байх юм бол энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг засгийн газар гаргаснараа бизнесээс хүний эрхийг хамгаалах хүн одоо 3 сая хүний эрх ашгийг хамгаалахын төлөө засгийн газар ажиллаж байгаа. Энэ засгийн газрын бодлого нь бол хүн байгаа. Тэгээ энэ бодлого үндсэн үүргээ хэрэгжүүлэх нь бол чухал шийдвэр гаргах бол ач холбогдолтой. Гэтэл чинь яг үнэндээ бол өнөөдөр уул уурхайн салбар, эдийн засгийн тэргүүлэх салбар, эдийн засгийн одоо энэ тэргүүлэх энэ салбараа бид нар дэмжихгүй бол одоо эдийн засаг болохоо байгаад байна. Улс орн одоо төсвийн мөнгөгүй болоод байна гэдэг ийм жижиг аар шаархан шалтгаан тавиад энэ эдийн засгийг бол хүний эрхээс дээгүүр тавиад байгаа нь үнэхээр бол одоо харлан одоо энэ салбараа менежмент хийж чадахгүй, олон улсын жижиг стандартаар энийг хөгжүүлж чадахгүй байгааг л харуулж байгаа. Ийм учраас энэ нийгмийн нөлөөлөл үнэлгээ хийхийг бол нийгэм бол маш хүчтэй засгийн газараас шаардах ёстой. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ батлахгүй юм бол энэ засгийн газар бол энэ уул уурхайн салбарынхаа үйл ажиллагааг бол зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой. Ер нь нийгэм нөлөөллийн үнэлгээ бүх дэлхийд байна. Энэ ер нь маш хэрэгтэй юм, нормал юм. Бараг бүх улс ийм нийгэм нөлөөллийн үнэлгээ баталсан. Одоо Монгол үед байна, Монгол хугацаа байна, Монгол одоо батлах хэрэгтэй. Тэгээд одоо удаан байх хэрэггүй. Энэ уул уурхай маш хурдан барьж байна. Нийгмийн нөлөө маш хурдан болж байна. Тэгээд нийгэм хамгаалалтын төлөв нийгмийн нөлөөлийн үнэлгээг хийн арчлал батлаа. Тэгээд магадгүй арай л хөнгөн болно гэж бодож байна. Мэдээж
орон нутгийн хүмүүсийн сэтгэл зан амар хүн байна, хэцүү байна. Би бас ороход бас маш хэцүү санагдаж байна. Дорногов аймгийн 70 жаргалан сум бол Монголын хамгийн олон уул уурхайн лицензтэй уурхайн сөрөг нөлөөлөлд сум даяаран амьдарч байгаа бүс нутаг юм. Уул уурхайн бүсэд олон жил амьдарснаас үүдэн нутгийн иргэдийн уушигны өвчтэй болсон. Малын дотор гидсийг идэх арга байдаггүй. Дээр нь малан бэлжих газар нутаггүй. Уух ундны усгүй болж байгаа гэд олон сөрөг нөлөө гарсныг хэлж байна. Нэгт шууд нөлөөлөл тоос, хоёрт ус говьж эмзэг болохоор ус ховордох, усны ундраг доошлох. Тэгэл зам харгуу маршрутаараа явахгүй гээл малчин уурхаа хоёрын зөсөл байн гарч идэг. Өвс ургамал одоо ингээл эдийн засагч гэсэн их нөлөөлж байна. Яагаад гэвэл одоо малын ашиг шимээс хүртээд биднээс амьдардаг. Тэгэхэд одоо жишээ нь нэг хоноо дээр би жишээ тавьж байлаа. Тэр нэг 90 хоноос одоо ингээд мах гэхэд одоо 4-5 жилийн өмнө байхад бол ямар ч байсан 90 хоноос 25-аас 30 кг махын дээр тушаачдаг байсан байхгүй юу? Одоо тэгэхэд бол тийм байхгүй ш. Тийм чүү чамаа сайн 90 хоног ихэд 30 хүрж байгаа юм уу? Тиймэрхүү жишээ нь одоо тэгээд нөө идэж уусан өвс ургамлаа тоосчлт маасл тийм үетэй юунасаа нөлөөлдөг байх гэж би боддог. Ургамлын гарц мууд тоосчлтоос болоод малын уушиг муудаал одоо өөх жишээний тэгэл одоо жилд бол ямар ч байсан манахаас яг тэр махын нөлөөлд нэг 700 м одоо нэг тэр нэг олборлт хийх газараас нь 700 м оршдог байхгүй манайх. Тэгэл яг дислэгээний шороо тэгэл байнга ингээд том техникүүд явна. Дээр нь ингээд дуу чимээ айгүй ихтэй. Тэгээд юу тоосчлтоос болоод малын уушиг ийлэг тэгэл дотор ирэхтэн бол авахын талгүй тийм болдог. Тийм. Одоо сүүлийн үед бараг л дотор ирэхтний бараг идэхээргүй тийм л хэмжээнд түрээд байгаа. Хавар болох чинь жишээ нь ноолорноос эхлээл ярьж штэ. Одоо маань нутгийн ноолорыг авахгүй тийм үү? Үнэхээр тоос шороо ихтэй гэл. Энэ талаар ингээл эдийн засгийн үед малчид маш их дарамт болоод эхэлнэ. Дээрээс нь тэр усны асуудал маш их нод. За тэгээ тоосчлоо. Одоо энэ богны зөв рүү штэ. Одоо нэг 25-ын хүртэл нэг 20 хэдэн километрийн зүйд явж байгаа. Энэ зүүж байгаа машинуудын тоосчл тэр хөрсний эвдрэл тийм үү? Энэ бол ерөнхийдөө гамшигын хэмжээнд хүрсэн шүү дээ. Тэр угаартаа. Маршрутгүй замаар явах юм бол тийм ч маш их тоо шороо гарч जैन. Тэгэл тэр дуу чимээ тэрэнд ажиллаж байгаа тэр аж ахуй нэгж уурхайн дуу чимээ машин тэрний тоо шороо бол угаасаа амар юм байгаа шүү дээ. Тэгээд л одоо энэ зөвхөн яг элдвэн тэр алгадлага уурхаа дээр очиод нэг айлын мал гаргахад бол бас тэр юу энэ төр бол малынхын уушиг энэ төр бол бас л нэлээд тоос тийм багасаад юу гэдгийг тоосонд маш их тоосон дотор л ирнэ бидгээд оч харахад бол тийм л малд их нөлөөлж байна. Мал бол уушиг байхгүй гэдэг. Тэгээд энэ хорын нийтэд одоо манай 2 сайхан тоглолтын өмнө хөдөгч би 3 ч тоглолт. Тэгээ одоо хоньны миний машин дээр энэ уурхай машин явж байгаа. Тэгээ одоо төлж өгнө гэсэн тэгээд ичмээч яах тэгээд алга. Одоо миний би ингээд өглөөс хааны чинь шөнө уурхай тоос угаарт нь унтаж чадахгүй. Жилийн 4 үйлдвэрлэл угаараар амьсгалж өдөрч. Одоо салхинчээс бол одоо энэ талынхан энэтэйс бол баруун талынхан тэгэл бүтэн жилийн 4 үйлдвэрлэл байна шүү дээ. Улаанбаатарын өвөл угаардаг гэсэн бол одоо манай 70 жаргалангийн элдв багийнхан бол 70 жаргалан сум тэр аяар шүү дээ. Өвөл зөнгөө жилийн 4 үйлдвэрлэлд бүгд угаартаж шүү дээ. Хүн малгүй тэр одоо нэг бужигсан тоос шороо юусоо тачгсан төвчгсэн тийм орчинд амьдарч байгаа. Тэгээд дээрээс мал бол одоо ингээд байн хойш ингээд тэр уул уурхай чиглэл рүү яг манай бас ч хонгорын уул гэж байдаг. Яг тэр хонгорын уулын доохон талд ингээд хажууд нь ингээд бид тэр уул уурхай явж байгаа. Хонгорын уул маань тэнд өртөж байна. Бид нар доошоо уруудаад дандаа салхинд орно ингээд мал хөнгөө өртөж байна. Хоошоо ингээд шууд мал руу ингээд малчин ингээд тэр уул уурхай явж байгаа юм чинь. Тэний нүх суунд уунах, байрах, тэрнээсээ бууж хитэн жишээ салс сарнах. Тийм асуудал маш хүндрэлтэй. Би бараг 1 жил нэг малчинтай Баянхонгор аймагт амьдарч байсан. Тэгээд би малчин ахуй амьдрал маш сайн мэддэг. Тэгээд би яг энд хавьд малчин байвал малгах маш хэцүү бас юу
их стресстэй болно. Тэгээд бас юу балчир байхгүй, бас өөр газар нэгвэл бас юу өөр айл байгаа тэр балчир бас байхгүй. Тэгээд маш хэцүү байдал санагдаж байна. Зэрэг сая бид нар энэ Элдв багийн 20 гаруй малчтай уулзаж ярилцахад бол энэ 20-од айлын 3 л ихтэл 2-оос дээш тонны үхрээн бол энэ уулын үйлдвэрүүдийн ухсан нөхөнд бол алдсан байж байна. Хинэж нөхөн төлбөр аваагүй байна. За энэ баяжуулах үйлдвэрүүд бүгдээр ажиллаад эхлэх юм бол маш муухай өнөртэй толгой нь өвддөг гэж байна. Дотор нь муухайрдаг гэж байна. Хоолой нь хорсдог гэж байна. Энэ бол эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөл. Энийг үнэлэхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийг бол эрүүл мэндийн үзлэгт хамруулад энэ эрүүл мэндийн нөхөн төлбөрийг хэмжээний болцоод байж шээ. Тэгж яхад энэ засгийн газар тагчиг, компани тагчиг ингэ байх юм бол энэ 3 сая хүнийг хамгаалж чадахгүй юм бол энэ уулуурхайн салбар цааш явах ямар ч шаардлага байхгүй. Ямар ч өгөөж байхгүй. Ямар ч хөгжилд нэмэр болохгүй, харин хөгжил садаа болж байна. Хүний эрхийг доройтуулж байна. Экологийн доройтлыг бий болгож байгаа учраас цаашлбал энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх шаардлагатай. Энэ бүхэн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийдэггүй, хийх аргачлалыг боловсруулаагүй явж ирсэн уулуурхайн салбарын буруу менежментийн хор уршгийн зөвхөн нэг жишээ. Тэгвэл хэд хязгааргүй алхам төрийн бус байгууллага болон Оксфордын их сургуулийн хамтарсан баг нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж засгийн газар төргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл засгийн газар энэ аргачлалыг батлаагүй байна. Үний эрх, эрүүл мэнд ноцтой зөрчигдөж, байгаль экологийн тэнцвэр алдагдаж, цаашлаад нүүдэлчин ахуй соёл устдах хэмжээнд хүрээд байхад засгийн газар хүний үндсэн эрхийг хамгаалах, баталгаажуулах үүргээ биелүүлэхгүй хойрог хандсаар байна. Манай уулуурхайн талаар гарч байгаа журам, дүрм, хууль аль алинд нь байгаль орчныг л бохирдуулаад байгаль орчны тэнцвэрийг алдуулж байна. Ингэж яриад байгаа болохоос ард нь хүн байна гэдгийг ойлгохгүй шүү дээ. Энд хүний эрх ноцтой зөрчигдөг. Ер нь бол уулуурхайтай газар болгонд байгаа юм. Хүн өөр тэнд амьдарч байж байгаль орчин бохирдж гэнэ үгүй юу гэдгийг харна. Тэндээс агаар нь амьсгалж байгаа учраас өөрснөө хохирно. Малаа хэрүүлж байгаа малаа иддэг учраас малаар дэмжсэн янз бүрийн хордлого байвал өөрснөө энийг бодохгүйгээр мал амьтан урангууд гэж төрүүлж яваад байдаг. Би бол хамгийн нэгдүгээрт уулуурхайтай холбоотой хууль дүрм бүх юм гарахад тэрний нэгдүгээрт хүнийг тавих хэрэгтэй юм билээ. Хүний эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөг. Хүний эрх нэгдүгээр тавих хэрэгтэй. Хүний эрх за тэр дандаа анхны юм байх хэрэгтэй. Хэрвээ нэг улс маш сайн хөгжилмөр байвал тэгээд эхлээд хүний эрх ямар байна? Нийгэм ямар байна? Эрүүл мэнд ямар байна? Тэгээд дараагийн за сайн төлөвлөгөө хийгээд, за уулуурхай сайн төлөвлөгөө хийгээд, за ийм нийгэм хүний эрх яаж хамгаалахыг төлөвлөгөө хийгээд тэгээд цааш нь явж болно. Тэгэхээр ийм учраас хүний эрх анх тавих хэрэгтэй. Хамгийн онцгой юм бол малчид ахуй амьдрал. Энэ бүх Монгол ясан оншил малчны ахуй амьдралтай холбоотой. Тэгээд энэ ахуй амьдрал за юу хайж болохгүй тий хамгаалах хэрэгтэй. Энэ нийгмийн нөлөөлийн үнэлгээний талаар бол 91 байгууллагууд бол сүүлийн 10-аад жил бол ярьж байгаа. За энийг бол бид нар үндсийн түвшинд ярихаас гадна олон улсын хүний эрхийн байгууллагуудад бол хандаж энийг илтгэл тайлангаар хөргүүлсэн. Энийн үр дүнд бол энэ Монгол улсын засгийн газарт нүүби хүний эрхийн зөвлөл, эдийн засаг нийгэм соёлын эрхийн хорооны асуудал бол тодорхой чиглэл зөвлөмжүүдийг бол өгдөг. Энэ зөвлөмжүүд нь бол нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр батлах, хүний эрхийг бол энэ уулуурхайн салбараас хамгаалах, энэ хууль тогтоомжоо сайжруулах гэдэг ийм л зөвлөмжүүд байсан. Гэсэн тэр зөвлөмжүүдийг ч гэсэн үл тоосон, өнөөдрийг бодлоо ямар ч арга хэмжээ авсангүй өнөөдрийг боллоо. Тэгэхээр зэрэг энэ 91 байгууллагууд Оксфорд их сургуультай хамтраад энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх аргачлалыг бол босруулсан. Ингээд засгийн газрын хэрэглэх газарт хөргүүлсэн. Засгийн газрын хэрэглэх газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, байгаль орчны яамны мэргэжлийн хяналтын газар гэсэн хамтарсан ажлын хэсэг байгуулад бол ажиллаж байна. Гэхдээ энэ бол маш удаан байгаа. Гэтэл уулуурхайн үйл ажиллагаа бол маш хурдтай явж байгаа. Өдөр тутам тоос гаргаж байна. Өдөр тутам усыг бохирдуулж байна. Өдөр тутам бэлчээрийг бол хомсдуулж байна. Өдөр тутам хүний эрхийг бол цаг тутамд бол хүний эрхийн зөрчил бол явж байна. Өжигэрч байна, хоримтлагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ нийгмийн нөлөөлийн үнэлгээг батлуулахад бол ерөөсөө Монгол зүрхтэй хүн бүхэн эний төлөө дуурдаг, хүчээ нэгтгэдэг. Энэ ялангуяа хүний эрхийн чиглэлийн болон байгаль орчин чиглэлийн төрийн бас байгууллагууд бол энэ дээр дуу хоолойгоо нэгтгэж ингэж бол бас хүчтэй ажилламаар байна. Мөн бас энэ уулуурхайн компаниуд энэ дээр бас анхаарах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй байна. За ингээд энэ засгийн газраас
газрыг энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу энэ одоо аргачлалыг батлах хүртэл бол манай байгууллага бол зогсохгүй одоо энэ дээр бол хариуцлага шаардсаар байх болно. Энэ дээр бол бид нар одоо зөвхөн төрийн бас байгууллагаараа одоо дуу хоолой болж исэн бол одоо нутгийн иргэдийг бол оролцуулсан нэлээ одоо өргөн хүрээний одоо ийм нөлөөллийн ажлыг бол хийнэ гэж ингэж бодож байна. Орон нутгийн иргэдэдний бухимдал байгаад байгаа хгүй. Нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй байгаа учраас нөгөө хүмүүс маань эргээд том төсөл хөтөлбөр хэрэгжихэд одоо дэмжлэг үзүүлэхгүй байх юм чиглэл рүү яваад. За энэ ялангуяа уул уурхайн салбар дээр за зөвхөн одоо ашиглалтч биш хайгуулын салбар дээр ч гэсэндээ бас одоо нийгэмд маш их нөлөөлөл үзүүлээд байна. За гэхдээ бид өнөөдрийг хүртэл ямар шуухан нөлөөлөл үзүүлээд тэрнийх нь одоо хор уршиг нь юу юм? Одоо ямар нөлөөлөл үзүүлээд тэрний эерэг үр дагавар нь тий нийгмийн эдийн засагт бол одоо том төсөл хөтөлбөрийг хэрэгжихэд айгүй олон эерэг үр дагаврууд гардаг. Тэрийгээч бид нар одоо үнэлэх тийм чадах одоо сул явсан гэж бол харж болно. За энэ утгаараа бид нар энэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээрт хангах, хоёрдугаарт гэх юм бол яг энэ тулгамдж байгаа нийгмийн асуудлыг одоо бусад доктортой хөгжлийн зорилттойгоо уялдуулаад эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндийн асуудалтай ингээд цогцоор нь ингэж үнэлж гаргаж ирэх юм шаардлага байна гэж үзээд Оксфордын сургуулиас энэ төслийг хэрэгжүүлсэн. За энэ төслийн хүрээнд бол яг энэ хуулийн 7-гийн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7-гийн 7 заасан орхигдсон байсан нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг нь одоо засгийн газарт боловсруулад ингээд хүлээл гэж өгч байна. Өмнө нь одоо чи энд амьдарч исэн бол 10 км-ийн цаана очиод яг өмнө амьдарч исэн шигээ одоо гэр орноо байгуулад тийм үү одоо нүүдэлчин малчтын хувьд бол хороогоо байраад өвлжөөгөө байраад худаг ус бүх асуудлаа шийдээд өмнө амьдарч исэн газараа тэртээ дургуул ургаа ороод амьдрах болцоог болчихж штэ. Тэгэхээр шинэ газар очиод бид нар өмнө амьдарч исэн шигээ шинээр тэндрээс сэтэл буюу бүр ингээд тэнд суурьших тухай асуудал ярьж байгаа юм. А тэгэхээр тийм тохиолдолд зөвхөн нүүлгэлтийн зардлыг төлнө гэдэг бол маш хангалттай. Тэгэхээр тэр хүмүүс тэр шинэ газар очиод хуучин одоо амьдарч исэн шиг амьдрах нөхцөл болцоог бий болгох ямар хугацаа тэр шаардлагатай байна, ямар одоо материалыг тусалцаа шаардлагатай тэр ямиг уул уурхайн компани орон нутгийн засаг зэрэг хангаж өгөх ёстой байхгүй. Тэгэхээр энэ талаар бол бүр ер нь бол зохицуулт манад бол багхгүй. Тэгэхээр орон нутгийн иргэд бол энэ чиглэлээр маш их дэрхэн зөрчиж өгч байна л гэсэн үг. Цаана нь бид нар ямар их олон соёлын асуудлуудаа алдаж байгаа юм бай. Зан заншлын тэр мал аж ахуйтай холбоотой технологиуд яаж алдагдж байна, хувийн өөрчлөгдөж байна тийм үү? А энээс шалтгаалаад бид нар нөгөө Монгол хүн гэдэг нүүдэлчин гэдэг тэр нэг identity гэж англиар хэлдэг шин. Тэр нөгөө одоо ижилсэл маань, нөгөө ялгарл маань, онцлог маань байхгүй болоод байна. Тэгээ тэрийг бид нар чинь дотор нь ингээд суугаад ахаар чинь мэдэхгүй байл. Төрийг яг гаднаас нь хараад мэдэрдэг арга зүйтэй ийм байдлаар үнэлгээ хийх зайлшгүй шаардлага. Уул уурхайн нөлөөлөлд олон жил амьдарсан энэ хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засаг өрхийн амжиргаанд хэдий хэмжээний хор хохирол учирснаа үнэлэх боломжгүй. Учирсан хохирлоо нөхөн төлөвлөж чаддаггүй нутгийн иргэд аргаан барсан ийм л дүр зураг уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа бүс нутагт байна. Байгаль дэлхий сүйдэж, унган төрхөн алдсан, экологийн тэнцвэр алдагдсан, иргэдийн ахуй амьдралд оройтож, эрүүл мэндэд ноцтой хор уршиг дагуулж байгаа энэ байдал цаашид уул уурхайн салбарт явагцаар байх уу гэдэг халаглал харуулсал үзэгч танд ч гэсэн төрж буйн дамжиггүй. 20 жилийн өмнө ч одоо энэ дээр ч одоо унган зоо шиг алиурсал сайхан юу байдаг вэ шүү дээ. Өөс энэ хялган сайхан оргодог байлаа шүү дээ. Тэгэж одоо хар одоо зүү хаяхад харагдахаар юм. Одоо 8 сар гарцаа одоо 9 сар намра яах гэж одоо ийм болчихсон шүү дээ. За эрүүл мэндээр бол одоо тэгээд одоо нэг 10 20 жилийн дараа дандаа л уушгины өвчнөр өвчсөн хүмүүс л болох байлаа. Энэ орчинд одоо өөр хүүхэд удам дамжаад маллаад явна гэхэд хэцүү л байна. Одоо жишээ нь манай энэ орнд чинь лицензтэй газар гэхэд бараг 80% нь болчихж байгаа байхгүй юу? 20% нь л нэг малчтын эзэмшил байдаг юм шиг үлээ. Тэгэл одоо хүн бол гайл болгон гэж бэлчээр авцсан. Хажууд нь ойролцоо очиад бууй гэхлээр одоо дургуйцал нэг нэгэндээ худаг усаа харамлна. Одоо тэрнээс болоод янз бүрийн усад хэрүүл уруул болдог л та. Тий өөр хөвгтөө одоо болж өгвөл төв ганц нэг энэ төв бараад энэ одоо болж өгвөл энэ хэдэн мал амжиргаа биднээс цааш нь бас авч явмаар санагдав.
Урд ямар байдаа би залуунаас нь ямар сайхан байгаль дээр явж байгаа тийм ээ. Тэгэхэд одоо бол ийм бүхийг амьдрал явж байгаа байхгүй юу? Дараагийн хүмүүст хэцүүгээ үлдээж ийн л гэсэн үг л дээ тий. Усгүй антингөө газраа үлдээх гэж л л дээ. Засгийн газарт яагаад энийг хийхгүй байгаад байна вэ гэхээр зэрэг нэгдүгээр хүсэл байхгүй юм байна, хоёрдугаар гэх юм бол тодорхой чадах байхгүй байгаа юм байна. Энэ төрлийн мэдлэг ойлголт байхгүй юм байна. Яг үүндээ уул уурхайнтай улс орнуудад энэ Азийн бүстэй ч гэсэн тий яг нийгмийн нөлөөлийн үнэлгээ хийдэг тийм эрхсэн орчноо бүрдүүлсэн, аргачлан гаргасан улс баг байхгүй юм байна. Тийм байхлаараа зэрэг энэ олон улсын санхүүгийн корпорациуд за тэгээ Европын сэргээн босголтын хөгжлийн банк гэж байдаг энэ үндэстэн дамсан томоохон хөгжлийн банкуудын бодлогод бол санхүүгийн бодлогод энэ байд юм байна. Танах манахаас одоо санхүүжилт авч энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол зайлшгүй байгаль орчин нийгмийн нөлөөлийн үнэлгээ эсвэл нийгмийн эдийн засгийн үнэлгээ хийсэн байхыг шаарддаг. Энэ шаардлагын үүднээс л одоо томоохон төслүүд бол стратеги ордууд төр бол манай дээр хийгдсэн байгаа юм л да. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг засгийн газар нэн яаралтай батлах нь хүний эрх зөрчигдөд байгаа уул уурхайн нөлөөлөл сүрэг үр дагаврыг бууруулах хамгийн том алхам болно. Нөгөө талаас энэ аргачлалыг батлуулах болон хэрэглээнд оруулах хяналт тавих асуудалд дан ганц иргэний нийгмийн байгууллагууд бус нутгийн иргэд сум орон нутгийн засаг захиргаа уул уурхайн нөлөөллийн бүст амьдарч буй малчид цаашлаад хүн бүрийн дуу хоолой оролцоо нэн чухал гэдгийг төслийн багийнхан онцолж байна. Энэ төслийн хүрээнд бол ер нь иргэдэд чадахшуулах ялангуяа орон нутгийн иргэдийн үндсэн эрх гэдэг одоо тэр ойлголтоо илүү одоо батжуулах тийм тэрийг одоо үндсэн эрхээ хамгаалахад шаардлагатай мэдээлэл ялангуяа энэ нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь ямар одоо асуудал байгаа юм ямар одоо хүндрэл бэрхшээл тулгараад байгаа гэдэг энэ чиглэлээр бол төлхөө одоо нөлөөллийн ажлыг хийж үе шаттайгаар иргэдээ одоо хөгжүүлэх төр чиглэлээр анхаарах байх гэж найдаж байна. Том төсөл хэрэгжихдээ ямар одоо нөлөөллийг үзүүлж байна. Энэ нөлөөллийг тухайн аж ахуйн нэгж одоо төсөл хэрэгжүүлж байгаа газар нь те яаж шийдэх үү гэдгээ төлөвлөгөөгөө яг орон нутгийнхаа иргэдтэй зөвшөлдсөд тэгээд одоо хугацаагаар зоогоод ингээд хэрэгжүүлээд явах юм шаардлагатай. Өөрөөр нөгөө талдаа аж ахуйн нэгж явах хэрэгтэй болохоор нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөллүүд байна шүү дээ. Зөндөө олон ажлын байр бий болгох, орон нутгаас худалдаа авах гэх мэтлэн. За энэ эерэг нөлөөллүүдийг яаж нэмэгдүүлэх үү, яаж сайжруулах үү гэдэг нөгөө талдаа төрдөө тайлагнаж явж байгаа юм шаардлагууд байна. Тэрийг л одоо энэ аргачлалаар бид нар зааж өгч. Энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээгээ хийхдээ яг энэ чиглэлээр мэрэгсэн нийгмийн соёлын нүүдэлчдийн өв соёлыг мэддэг те ийм мэрэгжлийн хүмүүс одоо бодвол нийгмийн нөлөөллийн үнэлгээнд байж байгаа компаниуд экспертүүд байж таарах байх тийм ээ нөгөө талдаа орон нутгийн иргэд өөрсдөө энэ дээр бас 50% оролцоотой орох хэрэгтэй төлөөлөл оруулна гэсэн. Дээрэс нь компаниудын 1-2 төлөөл байж болно. Ингээд энэ хэд маань нийгмийн нөлөөллийн үнэлгээгээ хийгээд сөрөг нөлөөллөөс зайлсхийгээд нөлөөллийнхөө үнэлгээг хийгээд түүнийг яаж даван гарах уу гэдэг төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй л дээ. Тэгвэл энэ хамгийн зөв гарцуулах байна. Суур үндсэн зарчим бол ерөөсөө л орон нутгийн иргэд өөрсдөө эрхээ зөрчигддөг нэ гэдгийг ойлгох асуудал. Тэгээд цаашаа энэ уул уурхайн компани тэр одоо нутагт за их бодчил нэг 10 жил 20 жил ажиллах байлгүй дээ тий. Байхгүй болцсон хойно энэ хүмүүс яах юм? Бэлчээргүй болоод усгүй болоод ингэхлээр хот руу нүүх юм уу? Хүүхдүүдэд малчин бодлох юм уу, гүү юм уу? Яаж тэр нутагт цаашаа өргөжлөж амьдрах юм бэ гэдэг юм одооноос харах хэрэгтэй. Одоо бидний харж байгаа зүйл болохоор малчид бол ер нь жоохон наагур хараад байгаа байхгүй. За тэгээд нэг 20 сая төгрөг авчвал газ нэг машин авч унаад скул хүүхдийнхээ төлбөрт төлөөд ч юм уу ингээд цаашаа энэ нөгөө нэг олгосон тухайн компаниас олгож байгаа материалын тусалцаа маань урт хугацаанд амжилгааг нь дэмжих юм руу одоо малчид өөрсдөө орон нутгийн иргэд өөрсдөө ялангуяа засаг захиргаач гэсэн энэ дээр дэмжих хэрэгтэй байхгүй. За компани байхгүй болчвол та нар яаж амжих юм бэ? Тэ? Малчин бүр ингэж цаашаа өсөхгүй болвол яах юм? Жишээ нь буруу дэвэл яах юм? Одоо сайн үйлдвэрийн одоо хуцхан авчирч байгаа те малын үйлдвэр угсаа сайжруулах юм уу? Яах юм? Малаа эрүүлжүүлэх юм уу? Иргэдийн зүгээс өөрсдийнх нь зүгээс ч гэсэн тодорхой хэмжээний итгэвч хармаалт одоо юу гэдэг санаачлага бас аягүй хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ юмыг бүрдүүлж яахын тулд орон нутгийн захиргаа тэгээ судаачид тэгээд дээрээс нь төсөл хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч маань тодорхой хэмжээний одоо үүрэг хариуцлага бүлээх ёстой.
нөгөө аштан малтмлын газараас одоо албан ёсоор тусгай журмуудыг олгож штэ лицензүүдийг ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг ингээ олгож байна. Энэ дээр бас бодох штэ юм билээ. Тэр орон нутгийн нөгөө шүтэж явдаг хайрхны л оролцоо баг хормоогоор нь баг тэр хайрхны оролцоодад тэр лиценз өгч штэ. Тэрнийг үе удмаараа олон зуун жилийн турш шүтцсэн улсууд тэрнийг хамгаалах өөрөө ирэхгүй тийм нэг сэтгэл гарч ирдэг юм байна. Зүгээр тэр суманд амьдэрдэг ч гэсэн тэр хаваараа явхлаар маньвт ч гэсэн сэтгэл өвддөг байхгүй. Яг л хормоог ингээд юу ч хайцсан. Тэгээд цаанд 7 ноёдныхын шарил байж идэг нөгөө онгон дагшин гэдэг хүн болгон очиж хиймрээ сэргээдэг нөгөө дархан өөрснөө дархалцсан тийм уул усны байж идэг говьч уулаа цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхэд тэрэндээ бас их өмцөг ханддаг юм байна. Хүний эн чинь биднээсээ бас хадгалж байгаа байгалаа хайрлаж байгаа нэг өв соёлтой. Энэ маань сүйтгэгдээд ирэхлээр иргэд бас их бохинддаг юм байна. Тэгэхээр анхнаасаа энийг бохиндуулахын тулд одоо хүний суурьшлын бүс нөгөө эрүүл мэндийн хүний эрхийг бодох юм бол хүний суурьшлын бүсээс төдөн километрийн цаана тахилгата уул овоноос бол бас төдөн километрийн цаана мод нөгөө гол горхоос ч гэдэг юм уу. Тэндээс л одоо юу зөвшөөрлөг болгон тэрний наан байгаа юм бол зөвшөөрөхгүй тэр дархан цаатаа газартайгаа газрынхын баялаг газар дараа байж гэдэг л шийдвэрийг манай улсын мэдлэлтэй улсууд нь байгаль орчны яам нь өөрснөө тэрнийгээ боддог, уул уурхайнд боддог. Энэ Монгол улсад ирээдүйд хэрэгцээтэй гэж өв соёл хамаг юмаа үнэлж хүний эрхийг үнэлдэг бол энэ асуудал дээр өдөл тийм юм дээр л хөөцлөд оруулчих юм бэл энэ маргаан гарахгүй. Өнөөдрийг бол нийгэмд учруулсан хохирлыг энэ одоо өнөөдөр хүртэл ажиллаж байгаа энэ өнөөдрийн засгийн газар бол арилгах ёстой. Нийгэм хүний эрхэд үзүүлсэн энэ уул мөрийг бол арилгах ёстой. Цаашид нэмж олгогдох энэ одоо ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөд баяжуулах үйлдвэрүүд мөн энэ дэд бүтцийн төслүүд юу вэ? Замын төслүүд дээр бол нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд энэ үнэхээр нийгэмдээ хүний эрхэд бол сөрөг нөлөөтэй байх юм бол ямар нэгэн байдлаар хөгжил бий болгож чадахгүй юм бол хүний хөгжлийг дэмжиж чадахгүй юм бол энэ төслийг бол тухайн төслийг бол хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад явах ийм цаашаа ийм л одоо хоёр үн дээр ирээд байна л да. Арга зам дээр ирээд байна л да.